За бүгдэнд нь өдрийн мэндэ. За та хэд маань бүгдээрээ VPN-аар суулгацсан. Google аккаунтаа Chrome-тойгоо холбоцсон. За Google аккаунтынхаа хөлийг нь солилцсон гэж ойлгож байгаа. За тэгээд одоо хэдүүлээ VO3-ийнхаа эрхийг ашиглая. За мэдээж хэрэг VPN руугаа орно тийм ээ. Хэрвээ асаалттай байх юм бол цэнхэр өнгөтэй байна, унтраалтай байх юм бол улаан өнгөтэй байна гэхэлнтэй. За инээтгэхээр нэвтэрч орно тийм ээ. Инээтгэх улс гэдэг. За тэгээд Google search хэсэг дээр болохоор VO3 гэж бичээд за хайлтын үр дүн маш олон байдаг учраас хэдүүлээ яг ийм логотой DeepMind Google гэж ихэлсэн ийм сайт руу нэвтэрч орно. За нэвтэрч ороход бол биднэрт хоёр сонголт гарч ирнэ. Try Gemini, Try Flow гэдэг. За энэ хоёрыг хоёулын нь хэдүүлээ тайлбарлах гэж үзье. За Try in Gemini гэдэг нь болохоор газтай те ийм нүүр гарч ирнэ. За аккаунт чинь бол таних Pro гэж байх хэвээр. За энэ дээр бол газтай те та өдөр болгон буюу 24 цагт 3 удаа бичлэг генератлэх боломжтой. 3 удаа бичлэг генератлэх боломжтой. За хэдүүлээ prompt бичиж үзье те. ChatGPT-г ашиглаж агаад VO3 дээр prompt бичээд өгнө. За Монгол хэмээ талбай дээр зогсож байна. Тэгээд VO3-ийн Gemini дараах зүйлийг хэлв тийм ээ. Дараах зүйлийг хэлв. VO3 Gemini 20 болол ер нь газтай 4 цагт 3 тоогоор биш ер нь бичмэлээр ингээд явуулна айгу зүгээр юм билээ шүү. 4 цагт 3 удаа тоо хэлэхээр жоох алдаа заагаад авах магадaltaй. 24 цагт 3 удаа үнэгүй бичлэг үүсгэх эрхтэй байгаа шүү. Тэ. За тэнгуүтэй газтай энэ дээр болохоор Монгол үг ороод ирвэл нэг хамаагүй байсан санагдаад байна. За энэ дээр та харж байгаа те хэлэх үг нь за VO энийг ингэчи. Ингээд яахлаар яг хэлж ийлээ. VO3 тэ VO3 ингээд 24 цаг тэ тэнгуүтэй person speaks in Mongolian language. За ингээд өгөхлөөр энэ маань тэ бичлэгээ генератлж байна. За энэ бол өдөрт газтай 3 юу хийх боломжтой гэсэн үг. За дараагийнх нь болохоор энд бас нэг юу байгаа add photo гэдэг байгаа. За энэ болохоор зурган дээр үндэслэж одоо энийг бас бичлэг үүсгэх боломжтой. За тэнгуүдээ энийг тэгэл да тий. European man standing in the middle of sunny public square around people. Gentle person moves. His shirt. Хэдүүлээ нөө эрэгтэй хүн яаж болохлаа эрэгтэй хүний юу гэж байгаа те. He smiles saying VO3-ийн Gemini 24 цагт 3 удаа гэдэг маань ороогүй шүү дээ. Үнэгүй бичлэг үүсгэх хэрэгтэй байгаа шүү. Then хэдүүлээ хэрэгтэй болох хэрэгтэй те. За дээдлийн бичлэг бол жоохон фейлдэх магадaltaй л юм байна. За яг зүгээр тест юм чинь тий. За одоо энэ
Одоо энэ ингэж байгаа манайха англиар ярих гэж ах шиг байна ерөнхийдөө. Заримдаа монголоор болоод заримдаа англиар. Цаад одоо хиймэл оюун ухаан яг ямар асуудал байдгийг байгаа тэр нэг юм асуудал үүсдэг болоод хайдаа монголоор таяада ингээд хэлий болоод эхэлдэг. За энэ ерөнхийдөө бол ярьцлаа шүү дээ. Монголоор ярьцлаа тий. За окей. За энэ залуу маань болохоор фейлж зах шиг байна тий. Хайдаа ингээд яг юунаас суулж асуудал үүсэх юм байгаа юм бүү мө. Тэгээд ерөнхийдөө алдаа заагаад мангартаад идэв. Тэгээд нэг эсвэл дахин оролдоод нэг эсвэл зүгээр ингээд хайчиж болно л гэсэн үг баггүй юу. За энэ болохоор Gemini. Окей. За энийг ингэчил да тий. Зүгээр шууд зураггүйгээр шууд ингээд тий. Зураггүйгээр өөрөө шууд бичлэг үүсгэх гэдэг. За хэдүүл одоо Flow руугаа оръё. Flow руугаа. За энд бол яг үндсэн нөгөө бидний нөгөө кредит ашигладаг одоо тий юм маань байгаа гэсэн үг тийм ээ. За энэ дээр би бичлэг үүсгэсэн байна уу? Үгүй байна тий. Үүсгээгүй байна. За энэ дээр эн чин нэрээ чин манай би тэгтээ хаягнаас нь гарчаагүй лөө. За баахан хаяг үүсгэцээ. Тэр хүнд үүсгэж өгсөн хаягн дээр хайтаж юм хийх гэдэг нь үгүй юу? За зурангоо гэж байна. Хайдаа ингээд өөрөө зүгээр ингээд хаяг үүсгчингүүдээ тэрийг ингээд хайчдаг байхгүй. За энэ манай найзын аккаунт юм байна. За найз маань наа уучлах хэлбэдэ тий. Ганц бичлэг үүсгэж. За энэ дээр нь бол та бүгд харж байгаа сар болгон энэ чинь та ингээд ашиглаад дуусан гоо чинь дараа сард дахиад 1000 болоод орж ирнэ гэсэн үг байхгүй юу кредит чинь. За яг бидний анхаарал хандуулах ёстой хэсэг бол ерөөсөө л энэ хэсэг. За эхний хэсэг бол гадтай тий текстийг видео болгох. За дараад нь болохоор фреймийг буюу зургийг тий кадрыг одоо кадр ашиглаж одоо видео болгох. За энийг нэрээ би ерөөсөө ашиглаж үзээгүй юм биш. Ingredients to video гэнэ. За энийг би та нарт дараа нь тусна яг өөрөө ашиглаж үзчихэд бас тий юу яах гэж үзье. Бичлэг болгох гэж үзье. За яг өөрийнхөө ашигладагаас сэтгүүлээ гэх юм бол энд нөгөө нэг залуугийнхаа зургийг оруулж ирээд тий энэ залуу кроплжин. За тэнгүүдээ одоо нэг ясандаа зургийг хөдөлгөөнд болгож болно гэсэн үг байхгүй эсвэл зургийг юм яриулж болно гэсэн үг. Ийм сонголт бол байгаа. За энэ дээр бол фрейм маань ороод ирчин тий. За нэг ийм сонголт бол байгаа гэж ойлгох нь байна тийм ээ. За текст нь бол ойлгомжтой яг төрөний нөгөө Gemini-гийн тий бичлэг үүсгэгчтэй төстэй үйл явц явагдана гэсэн үг. За зургийг бол ингээд текст болгоно гэж ойлголоо. За тэнгуүдээ энэ дээр байгаадтай output-ийн тоогоос 1-4 гэдэг. Энэ болохоор юу шүү манайхаа 1-4 бичлэг. За 4 бичлэг шууд генерейт хийх боломжтой гэсэн үг. 4 бичлэг генерейт хийхлээр одоо жишээлбэл тий 10 кредитээр одоо нэг бичлэг үүсгдэг тийм үйлчилгээг нь ашиглаж одоо бичлэг үүсгэж илаа гэж бодох юм бол 4-ийг гээд дарс сонгочих юм бол шууд 40 кредит хасагдаад бодлогдчихно гэсэн үг. За тэгэхээр бид нар бол ихэвчлэн кредитээ гамнаад нэг дээр нь сонгодог байгаа. За тэгэнгүүтээ энэ доотлын хэсэг дээр нь та нар ингээд анзаарах юм бол энэ кредит гэдэг энэ тоо байгаа даа. За энэ дээр болохоор хэрвээ та Veo 2 Fast-ыг сонгох юм бол 10 кредит. За доотлын энэ quality гэдгийг сонгох юм бол 100 кредит гэсэн үг. Нэг генерейт дарчхал юм бол энэ шууд 100 кредит автоматар хасагдаад явчихна гэсэн үг шүү. Энэ дээр бас анхааралтай байгаа манайхаа. За тэнгүүдээ дуугүй бичлэг үүсгэх яг гэх юм бол тий зүгээр хөдөлгөөнд зургийг ч юм уу эсвэл текстийг видео хөдөлгөөнд оруулъя гэх юм бол энэ Veo 2 Fast энэ болохоор дуугүй манайхаа. Дуу гарахгүй гэсэн үг. 10 кредит. За зүгээр нэг тийм idea өгөхөд бол нэг тийм сценүүд байдаг шүү дээ. Нэг машин жолоодод явж байгаа хүн ч гэдэг юм уу. Тэгээд та нарт болохоор ардан дэвсэх аян бэлэн байдаг ч гэдэг юм. Тэгэх юм бол энийг ашиглаж болно тийм үү. Яг юм яриулъя ч гэдэг юм уу эсвэл ардан автоматар дуун генерейт хийгднэ гэх юм бол энэ Veo 3 Fast гэдгийг сонгоно. Тэгээд 20 кредит өрнө гэсэн үг тийм ээ. За тэгээд бид нар нөгөө ихний промптн дээр янзлсан юугаа оруулаад ирнэ. Гэхдээ энэ ийм байдаг. Одоо энэ уншиж магадгүй уншихгүй ч тийм яг зөв. Энэ агацтай яагаад алдаа зааж байгаа гэхлээр энэ дээр зөвхөн англи хэл дээр промпт бичнэ гэсэн. За өчигдөр нэг хүүхэд над руу чат бичээд
герман хэл дээр промптоо бичсэн байсан. За бид нар одоо яах ёстой вэ гэхээр translate prompt to English. За энэ prompt translate prompt to English ингэж. За тэгэнгүүт нөгөө нэг European Man гэднэргээд ороод ирсэн байгаа ч тийм. За тэгэнгүүтээ frame оруулаад өгчин. За person speaks in Mongolian language. Ер нь бол агаас тэ энэ яг төгсгөлийн монголоор хэрвээ та яриулах гэж байгаа заавал энийг оруулж өгнө. Тэгээд зарим түрүүний миний хэлсэн зарим тохиолдолд монголоор ярина, зарим тохиолдолд англиар яриад эхэлнэ. Тэгээд хэрвээ одоо тэ 2 3 бичлэг хийгээд монголоор ярихгүй англиар яриад байвал хэсэг төр байж гэсэн. Цаанаа нэг хиймэл оюун ухаан маань тэ үйлчлэгээ зузаа дээр байгуулахад маань жоохон нэг асуудал үүсэж идэм юм уу. Тиймэрхүү байдлаар явдгийн болов гэж бодож байна. За уугийнхаа 20 кредитийн үрээ ицаа тэгээд уучлаарай энэ бичлэгээрээ дамжуулаад танаас уучлах гумаар байна. За тэгэхээр ерөөсөө л ийм easy амархан байгааз амархан. За энд бас нэг яг энэ pro accountтай хүмүүс зориулсан нэг ийм Google Sheets гэдээ байгаа хгүй. Тэгэд уул нь энэ Google Sheets ер нь бол гаацтай ажиллах ёстой юм шиг байгаа юм. Тэгээд би ерөөсөө ажиллуулсан ерөөсөө бараагүй. Яагаад вэ гэсэн чинь алдаа заагаад ерөөсөө болохгүй. За энэ болохоор нөгөө юунаасаа юугаараа өөр юм бэ гэхлээр энэ character limitтэй. Одоо Google Flow Gemini 2 чинь character limit буюу энэ тэмдэгтийн хязгаар байдаг байхгүй юу? Prompt бичихтэй 1000-аас дэшэндээ байж болно гэсэн үг. Энд болохоор 1000 prompt заавал 1000 character ашиглаж одоо бичлэг үүсгэх гэж аахгүй. Тэгээ энэ ингээ алдаа заагаад байд юм аа. Нэг удаа би бичлэг үүсгэж чадлаа. Нэг удаа би бичлэг үүсгэв. Энэ тэгээд жоохон ачааллаад байд юм шиг лээ. Энэ дээр болохоор та өдөрт нэг 20 бичлэг зүйлүүдээ бас үүсгэх хэрэгтэй юм л. Тэгтээ энэ түрүүний миний хэлсэнчлэн заавал Google Pro аккаунт гэж ашиглана. Энгийн аккаунтууд буюу энгийн зүгээр Google аккаунттай хүмүүс бол ийм юм бол ашиглаж чадахгүй. Тэгээд мэдээж хэрэг монголоор бас ярихгүй болов гэж бодож байна. Би монголоор нэг үүсгэх гээд үтсэн чи алдаа заасан санагдаад байна. Тэгээ энэ бол үнэнгүй шүү guys. За нэг Pro аккаунтны давуу тал нэг иймэрхүү байна да тий. За нөгөө залуу маань энд монголоор ярих нь. VEO3 Gemini, you have the right to create 3 free videos every 24 hours. За англиар ярьж байна тий. Тэгээ монголоор ярьсан. Тэгэл хэрвээ ингээ англиар ярих юм бол дахиад бичлэгээ үүсгэж таарна гэсэн. Тийм байгаа зэн алдаа заасан гэж байгаас. Тэгээ нэг иймэрхүү юм. Гэтэ энэ нэг удаа би ажилласан чинь ажилласан санагдаад байна. Тэгэд байнга одоо би ямар энэ лөө ороод ажиллаж гин үгүй гэж шалгах биш гэдэг шиг тийм ээ. Тэг яг та хэд гэсэн бас ороод үзгүй гэд ажиллаж байгаа юм бол эсвэл юм яриулахгүйгээр зүгээр данс сцен бас хийх хэрэгтэй болов уу те. Сайн мэдгүй байгаад байна. Тэгээд болохын хувьд бол болох л ёстой байх гэж бодож байна. За анхаарал тавьж үзсэн та бүгдэд баярлалаа. Дараа уулзлаа. Түр бай.